Таны эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар гигийн ар үр эмнэлгийн нүүр амны гажигдцлын хэмж хэрлэн туул шүд цайруулагч сэдвээр зөвлөгөө өгнө. За өнөөдөр шүд цайруулалтын талаар тавьчихсан яриа. За шүдний өнгийг өөрчилдөг шалтгаанууд байдаг, хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд бол гадаад болон дотоод хүчин зүйлүүдийн нөлөөгөөр шүдний өнг өөрчлөгддөг байгаа. За дотоод хүчин зүйл нь бол сүүн шүдний цоорл буюу цоорлын хүндрэлээс болоод байнгын шүд нурахтай өнгөний өөрчлөлттэй гардаг. За мөн ундны усандаа фторын хэмжээ ихснээс болдог. За мөн тетрациклины бүлгийн эмийг хэрэглэснээс болоод шүдний өнг цэнхэрт, шүдний өнг өөрчлөгдөх юм шалтгаанууд байдаг юм аа. За мөн гадаад хүчин зүйлүүд нь бол шүдний гэмтэл ордог. За хүн шүдээ гэмтээчээд ямар нэгэн гэмтэл авчаад тухайн шүдээ хайхрахгүй удаан хугацаагаар яваад идэг, эмчлэхгүй. За үүний шалтгаанаас болоод шүдний мэдрэл дотроо хүчээд шүдний өнг цэнхэртэж өнгө нь өөрчлөгддөг. Мөн тамхи болон кофений өнгөр нь шүдний өнгийг бас шарлууж өнгөний өөрчлөлт үзүүлдэг байгаа. За ингээд өнгөний өөрчлөлттэй тохиолдолд цайруулах эмчилгээ нь бол гэрээр болон эмнэлгийн нөхцөлд цайруулах хоёр арга байдаг. За эмнэлгийн нөхцөлд цайруулах арга нь арга концентрац өндөртэй бодис ашиглаж цайруулдаг. За эмнэлгийн нөхцөлд цайруулахдаа эхлээд тухайн хүнийхээ шүдийг өнгөрийн цэвэрлээд өнгөр чулуугийн сайхан цэвэрлсэн байх ёстой. За ингэснийхаа дараагаар цайруулах материалаа түрхээд 20 минут болсныхаа дараагаар угааж цэвэрлж авдаг. Тухайн хүнийхээ шүдний өнгөний байдлаас шалтгаалаад эрэлт нь харилцан адилгүй байдаг. За тэгэхээр гэрээр цайруулалт нь бол тухайн хүнээсээ хэв аваад зориулалтын материалаар юм тусгай халбаг бэлдээд энэндээ цайруулах материалаа түрхснийхаа дараагаар амандаа зүүж хэрэглэнэ. За тэгээд тухайн материалаас шалтгаалаад зааврыг хараад 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаатай зүүж хэрэглэдэг байгаа. За гэрээр цайруулах арга нь эмнэлгийн нөхцөлд цайруулалтыг бодвол арай илүү хугацаа шаарддаг. Яагаад тэгэхээр концентрац нь арай бага байдаг учраас арай илүү хугацаа ордог. За манай эмнэлэг дээр Америкаас оруулж ирсэн гэрээр цайруулагч болон эмнэлгийн нөхцөлд цайруулагчийг аль аль нь хэрэглэж байгаа. Гэрээр цайруулалт болон эмнэлгийн нөхцөлд цайруулалт нь хоёулаа ижлэхэн үр дүнтэй боловч энэ нь кофений шар, тамхины шар зэргээс үүдсэн бор шаргал өнгийн өнгөтэй шүдэнд илүү үр дүнтэй байдаг. За тэгээд цайруулалт хэрэглэсний дараагаар шүд хэсэг хугацаанд халан хүйтийн баг зэрэг мэдрэг болсон байдаг. За энэ нь бол хэсэг хугацааны дараа өөрөө аяндаа зүгээр болдог байгаа. За цайруулах эмчилгээ нь харьцангуй өртгийн хувьд боломжийн үнэтэй. Зарим хүмүүс бол шүдээ цайруулахын оронд палан дуулъя гэж ярьдаг. Энэ пал нь болохоор ламны материалаар шүдний өнгийг сэргээж байгаа боловч энэ нь бол амархан унах, удаан хугацааны туршид шарлж өнгөө алдах, байнгын хатуу мэдхгүй дэглэн барих зэрэг юм асуудал гардаг. Тийм учраас ерөнхийдөө энэ шүд палан дах арга нь бол харьцангуй хуучирсан арга байгаа. За орчин үед бол шүд цайруулахаас гадна Hollywood Smile буюу шаазан нүүрвч гэж хэрэглэдэг болсон. Энэ шаазан нүүрвч нь бол дэлхийн одууд болон энэ урлаг соёлынхан ихээр хэрэглэдэг. Энэ үн өртгийн хувьд цайруулах эмчилгээг бол арай өртөг үнэтэй байдаг. Тийм учраас хамгийн боломжийн өөрийнхөө шүдний өнгийг сэргээхэд цайруулах эмчилгээ нь үр дүнтэй байдаг юм аа.